За ингээд шүн дунд гэнт босч ирээд за болзооныхоо ширээг сайхан бэлдэж бүсгүүчүүдэд өрөхөд бэлэн болж байна. За хоёр бүсгүүчүүдийнхаа бэлгүүдийг сайхан бэлдэж цэцгэн баглаагаа бэлдэж авлаа. За бүсгүүчүүдэд нэг бэлэг бэлдсэн. За аль нь аль бүсгүүг вэ гэдгийг та бүхэн бас дотроо бас таагаараа гэж та бүхнээс бас хүсэж байна. За мэдээж хоёр сайхан цэцгийн баглаа бас бэлдэж авсан байна. За цэцгэндээ бас тодорхой хэмжээний бас мөнгө хийлээ бас ингэх нь бас эд баялаг сайн сайхан хайр гэдэг бүх зүйлийг бас шингээсэн юм болов гэж бас бодоод за ингээ сайхан цэцгийн баглаагаа бэлдсэн байна. За энэ цэцгийн баглааг бол бас номингийн одоо дөнгөж ороод баруун тийш иргэдэг. За цэцэг баглаа боодог ихчдэр болгосон. За тэр ихч бол бас их сайхан сэтгэлээс бас юм хийж өгсөнд бас баярлсан шүү. Ээжигээ баярлуулах хэвээр гэргийг баярлуулах ёстой. 7 хоног шиг заа явж чинь. Яхас хэлж болохгүй шүү заа яа. Ээжтэй. Имээд хэлж болохгүй. Гинтийн бэлгээр шүү заа яа. Бас тоор тахгүй дээ. Тийм тоор таав шүү дээ ойлгомжтой шүү. За хоёлоо нөгөө цэцгээ бэлгэрэхтэй гойлаа асааш тийм нөх. Аль лаг насаах вэ? Оо ямар гоё яана. За баярын ширээнийхаа юмыг бэлдэх гэж байна. Ингээд номонгоос цэцгийн баглаагаа бэлдсэн бол олон ус орж за ширээн дээрх гүзээлзгэн жимсээ бэлдлээ. За мэдээж за сэмэрхэн ажлынхаа хажуугаар энэ бүгдийг амжуулж яваагаа болохоор за гэргийн ээж хоёр мэдэхгүй байгаа. За мэдээж бүх бэлгээ аваад гэртээ орохгүй тодорхой тийм учраас нуух газар хэрэгтэй. За гадаа машин бол хамгийн тохиромжтой зүйл байлаа. Шүн дунд бүгд сайхан тавдаа нойрссон үед за машинаасаа гарч ирээд бэлгэнүүд аавна. Би авцаа. Юу авсан? Энэ юм ин. Ой. Ой. Аач. Муу болчихсон. За ингээд шүн дунд гинт босоод ирлээ. За баг шөнийн баг 1 цаг өнгөрч байгаа байх. За тэгээ гэргийн маань, ээж маань, за хүүхдүүд маань тавтаа норсч байгаа. За ингээд сэмэрхэн аль болох чимээ баахтаа юмнуудаа сайхан бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамаагүй бас чимээ гаргаад янз янзын дуургаад байвал бас ээж за гэргийн хоёр сэрж босч ирээд хүү юу хийгээд байна ч та харанхуй шүн юугаа хийгээд байгаа ингээд унам. Тийм учраас маш чимээ баахтаа та нар ч гэсэн маш чимээгүй байх ёстой шүү. Тэгэхгүй бол хідүүлээ баригдана гэж байгаа. За сэмэрхэн хаалгаа маш зөөлхөн онгоолгоод хаалгаа бас төгжж болохгүй өөрөө орж чадахгүй учраас онгорхоо. За энэ орцны хаалгач ямар муухай дуугарч байна. За ингээ сэмэрхэн орсон гарсан тэгээ бэлгээ цэцгээ машинд байсан бүх нуусан юмнуудаа эхний ээлжинд оруулж тавьж байна. За мэдээж хоёр хэсэг байсан учраас эхний хэсгийг ингээ за эхний хэсэг буюу за цэцгийн баглаанууд жимс мэмсэг оруулаад ирсэн. За мэдээж бас хучаад нуучлаа. Юмыг хаж мэдхгүй доошоо гараа явж байгаа хооронд ээж гэргээ хоёр босцсон явж ивэл бас харчна гэж бодоод нуучглаа. За тэнгуудаа доошоо боод үлдсэн лаа. За юм хөөрхөн бас тоглоом мэдрээ бас аваад дахиад гарч байна. За энийг би одоо ориглоос очоод за утасны мек авах гээд нэг залуу дээр очисон чинь за ингээд танаа гэр бүлийг үздэг шүү, дэмждэг шүү гэд ийм хөрхөн гэр бүлийн бас тоглоом өгсөн. За энэ нь дотроо 9 төрлийн тоглоомтой. За та бидний сайн мэдэх луута гэдэг тоглоом энд байгаа. За бүр дээр нь бас шатар байгаа. За тэгээ даам гэдээ бас янз янзын 9 төрлийн тоглоомтой юм байлаа. Тэрийг та бүхэнд бас дараа нь тусдаа үзүүлнэ. За энэ тоглоом нь бас дээр нь бонустай буюу дээдлийн ногоон одоо гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд тоглохоор боломжтой. Покерын тим тоглоом бас бонусаар бэлгэнд нь дагалдж байгаа юм байлээ. За энийг дараа нь сайхан тайлбарлаж өгнө. За тэгээд нөгөө хэд маань одоо босоод ирэхгүй байгаасаа гэж залбираад үе цаашаагаа харж за сандрангуу одоо юмаа бэлдэж байна. Аль болох газ босч ирээд бас босоод ирэхээс өмнө юмаа бэлдчихье гэж бодоод эсвэл ялалцж байна. Чамайг минь шивдэхгэ сарнга матче үзэгслэн тэмээ
Халын шивнэг мен сонсох гэ Сайлих намдчэ Хан хайрыг мен гоёх гэ Цэцгэс дэлгэрчэ Бүхэх сүдэргүй бэкэ Тэнгэр цэлэнчэ Үзэгслэнт мен Baby the hat tag me Чичэ Үзэгслэнт мен Хамон шивнэг мен сонсох гэ Сайлих намдчэ